За сайн байна уу үзэгчдээ. MyUB нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Улаанбаатар хотод 16 цаг 47 минут болсон байна. За тэгээд яг миний зогсож байгаа газар бол сансрын одоо энэ ч одоо сансар гэдэг шүү дээ тий. Сансрын Баянцэл. Тийм Баянцэлийн яг үүдэн дээр Баянцэлийн аркн дээр зогсож чинь тэгээд дээшгээ бас нэг өксөөд яваад үзье. Мэдээж хэрэг сансрын энэ хад бол мэдээж хэрэг хүн олонтой, хөдөлгөөн ихтэй, янз бүрийн үйлчлэгээний байгуул ихтэй юм газар байдаг. За энэ Баянцэл гэдэг энэ байшин. За ийм арктай ийшээ байрлал ордог. Энд чинь Unitel тэгээд Unitel-ийн нэг салбар, сансрын салбарын Unitel нэр энэ ч байдаг шүү дээ. Яг Голомт банкны зээлийн төв энэ ч бас байдаг юм байна. Ойр өнгөөр яваагүй ерөөсөө танихаа болцсон юм биш. Сайн мэдэхгүй. Бид нар тэр болгон бас яг хаана юу яваад анзаардгүй л те. Одоо яг ингээд явсан чинь бас их олон янз бүрийн зүйл байдаг юм байна. За сансрын яг энэ хэсэг бол миний мэдхийн ер нь баар, сав, ресторанаар бол баян газар дөө. Нөө Баянцэл гэдэг шиг одоо баян шүү дээ. Баар саваар бол. За энэ чинь new friend гэдэг одоо энэ бол night баха. Би бол night гэж бодож байна. За энэ бол Голомт банкны бас нэлээд том салбар байх шиг байна. За Баянцэл мини маркет. За дотроо нарийн боомны одоо худалдаатай юм байна. Түргэн олны газартай юм байна. За бас ломбард байна. Ч одоо юм байна дөө. Сумгум бэкери нэ. Шинэ оны минь дүргийа. Энд ч одоо шинэ он гараад ер нь өнгөрсөн шүү дээ. Одоо ч өнөөдөр шийдэн бэ. 1 сарын 9 дээ. Тийм 9 шүү дээ. Юу гэнэ вэ? Таны баярын ширээг чимэглэх амтд билүү худлаанд гарлаа гинэ. Өнгөрсөн юм хуулж авахгүй нэг одоо яг хөө тэгээ энийгээ хуулж авах байлгүй дээ. Яа нэг хэм бомоо надад гарч ирсэн. Оо тийм шүү дээ. Тэгэхээр энэ чинь тийм шүү дээ. Суман гүн гэдэг чинь нөгөө нарийн боомны цэг шүү дээ. Нарийн боомны. Тэгэхээр бас энэ шинэ жилийн рекламны самбарыг бас авахгүй нь бас учиртай байж магадгүй. Одоо цагаасаар болох ч байна. Цагаасаар болох ч юм чи одоо. Таарч гинөө. Үгүй гайгүй. За тэгээ ах ер нь бас нэг жижиг шалж худлаа 8 ирэхлээр зогсон юм да тийм ээ. Даах уу? Үгүй гайгүй юу? Та нэг 100 авчаа зогсоод байгаа юм биш үү? Үгүй гайгүй юу? Ер нь өдөр хэдэн цаг зогсов? Ер нь 4 юм уу 5 цаг зогсоод. Яа, чанга үстэй ингээд доороосоо даарна шүү дээ. Аваас үсгийн эсэг гутлаа юм ээ тий ах уу гутлаа. Тэгээд нэг жоохон дарах хүмүүс гэрдэг орно шүү дээ. Тийм шүү дээ. Харин тий. Ер нь амьдрал ямар хөө багш юм. Амьдрал яах вэ? Тэгээд амьдрал ядаад явчихсан тий. Одоо нөгөө нэг хүүхдүүд юм байна. Одоо нөгөө сургуулийн нөгөө төлбөрнүүд одоо явуулсан. Одоо бас тийм дээ. Ах одоо нас үдэр гэж үрж байна. Ах нь одоо 45. За усад ер нь бас урд нь ямар ажил хийчихсэн юм. Одоохоно ажилтаа байгаа бас. Бас ажилтаа юу? Ажилтаа тийм. Ах юу зогсоосайгүй ажиллаж тийм шүү. Харин бүх юм л ажилтна. Тэгхгүйгээч яах вэ? Тэгээд ар гэр бүлтэй үр хүүхдгээд ажилтдаг хүн. Өө тийм үү? Тийм. Аюулгүй хамгааллын инженер хүн. Оо за. За ахыхаа худлаа 8 дамжуулт үсэ. За баярлалаа. За Баянцэл өнгөрөөд. Энэ чи Баянцэлийн байш дуусааг байна. Яг энэ Ц-пабыг өнгөрөнгөд Баянцэлийн байшин төгсөн л тоо. За элсний аялгау гинэ. Караоке. Баянцэлийн хоёр давхар элсний аялгау гэж караоке байдаг юм байна. Яа, зарим бас залуучууд бас чөлөө цагаараа дуу чуурд игвэл энд ирээд бас дуу чуурхад болох юм байна. LCD телевизээр засвар, компьютерийн засвар үүсгэх канон зураг. За үзчихээ тэгэхээр LCD телевизээр засвар. Энд ер нь телевизээр засварыг бас энэ чинь ирж засварж болох юм байна. За дэшээ үү да. Нэр яач юу сансар бол ер нь баар цэнгэний газар бол баялаг юм тийм ээ. Ямар вэ? Royal Desert телевиз шүү дээ. Энэ Royal Desert телевиз. Энэ тийш дээ. Тийш. Ахаа ээж амьдрал дэжгүй юу? За юу хийж ажиллаж амьдарч байна? За ажиллагаа дээ. Тэгээд өдөр хоног ингэсгээд өнгөрөөж. Ичгүүрт гарсан уу? Арай гараагүй. Бас жил мэл хүрээгүй тий. За амжилт яах. За Ц-pub Саятан Ламбард. Бас нэр мэрийг бол бас лаг өгье те. Саятан Ламбард бас.
Бас гоё сонсох юм уу? Уг нь бол гоё сонсох юм тэгээд. За ер нь ингээд сансар бол ер нь хөл хөдөлгөөн ихтэй. Яг энэ гудамжууд ер нь манай Улаанбаатар хотын алдартай том гудамжуудын нэгдээ. Машин зам нь бол дээшгээ өгсдөг, доошоо оруулдаг хоёр ийм тустай машин замтай. Зам нь туслах зам нь ингээд эндээс ингэ өгсөж явдаг. Ер нь их том газар шүү дээ. За ингээд ийшээ харсан чи бас л их олон бар, караоке, цэнгэний газрууд их байна дөө, их байна. Тэжээшүүд ямар гоё нэртэй караоке байна. Phoenix. Одоо юу гэж унших вэ? Phoenix хөө. Гоё юм караоке гэдэг байна. Доороо 2000-ийн газартай. За энэ чинь B Lounge Pub гинэ. Бас л их гоё газар. За ингээд ер нь бол үүсгэний газар ихтэй байт юм байна. Кафе байна, хоолны газар байна, караоке байна. За интернет гэдэг. Ер нь бол хүнд хэрэгтэй бүхэл зүйл энэ гудамжинд бол зогслон бүрэлдсэн байна. За тэг үзэгчтэй гадаа бол нэлээд хүүтэн байна. Бас манай монголчууд манайс цаахан дулаан хувцалж явахгүй бол бас өвлийн хүүтэн хэцүү шүү дээ. Одоо 9 эхэлсэн. Зарим хүмүүсийг харахаар малгаагүй явж явах юм. Одоо малгай залгаа өмсөлтөө залаа хөөе. На тарихлаанаас таарав. Тий ингээд амьдраад байна шүү дээ. За энэ бас баян гол бууз. Яасан гоё нэртэй нэ. Гоё тогоочын зурагтай бууцны газар байдаг юм байна. За энэ чи юу вэ? Fashion shop гинэ. Бас нэг юм гоё дэлгүүр байдаг юм байна. Америк ахуйн хэрэглээ гоо сайхан бөөний үнээр гинэ. Бөөний үнээр та бүхэн бас энэ Америк ахуйн хэрэглээ гоо сайхны бараг бөөнөөрөө авч болох юм биш. Бас их зүгээр. За энэ их гоё газар энэ Windy Bakery. Coffee house. Cafe house. За Windy. You can feel the coffee by Windy гинэ. Тэгээд дотор нь бол гоё юм бэ нөө. Амт сайхан бэло янз бүрийн кофегаар үйлчилдэг. Ийм сайхан газар байдаг юм байна. За Улаанбаатар хотод маань 16 цаг 54 минут болсон байна. Би одоо энэ сансрын энэ хавчууд яг юуны гудамж юм бэ? Энэ ч одоо юуны гудамж гэдэг юм бэ? Мэдгүй. За ямарсан сансар дээшээ өгсөд явж байна. Ер нь бол их гоё юм байна. Оо, follows. Цэцгийн дэлгүүр өсчин ламбар. Chili hot pot, chili pot. Ресторантай. Доороо цэцгийн дэлгүүртэй юм байна. Гоё юм байна. За ийшээ нэг ороод үзтээ юм уу? Гоё цэцэг боогоод гоё юм даа. Нэрээ сорноос сарны цэцэг 1500 юм байдаг шүү дээ. Тэр үзэгчд бас одоо удахгүй Мартин 8 баяр болно. Эмэгтэйчдийн баяр болно. Тэгэхээр цэцэг бол бас их хэрэгцээтэй болно. Сарнаа болж ирэх нь 1500 хавцаа байдаг юм байлээ. Сая шинэ жилээр нэг сарнаа цэцэг авах гэж дэлгүүрлөө орсон. За ингээ интернет центр байдаг юм байна. Сансар Кото дижитал гинэ. Энэ бол бас зураг угаад газар юм шиг байна. За энэ ч ихтэй гоё Суппорогийн гоё спорт загвар зогсож байна даа. За энэ ч юм Суппина гэдэг юм өсний газар байт юм бэ. Бас энэ сансартай ойролцоо амьдардаг хүмүүс үсгэцгээ янзлуулъя. Сайхан гоо сайхандаа анхаарал хандуулыг бас танаа гэрээ чи ойролцоо энэ ийм сайхан өсний газар байт юм биш үү? Вэли Лондо гэх мэтлэн одоо бүтээгдэхүүнээр үйлчлэх юм уу да. За. Энд чинь бэлэг дурсгалын дэлгүүр байдаг юм байна. За ер нь бол яг ингээд нэг үрчлэн ингээд явах юм бол толгой ирэхээр юм бэ. Сүүлдээ ингээд олон янз бүрийн хаяг шошоо гарсан ч юм бол нүд ирээслээд шүү дээ. Тий. За эми сан байд юм байна. Агар фарм. Бас энэ агар фарм дээр ч нөгөө юу гэдэг шүү дээ. Энэ энтхийн нөгөө Хямлай гэдэг нэг
Имийн үйлдвэрийн одоо яг ургамлын гаралтай нөгөө юм байдаг шүү дээ. Хямлаа гэдэг. Тэрний одоо бүтээгдэхүүн яг энэ агар фармд байдаг гэж би сонсч ирсэн. Тэр үзэгч та бүхэн бас хямлагийн бүтээгдэхүүн авах гэж хайж байгаа бол цаг хугацаагаа хэмнэж шууд сансарлуу ирээд энэ агар фармаас авчвал тэр хайж байгаа юм чи олох боломжтой шүү. Би яг энэ хямлагийн имийг хайж хотын нэлээд олон имийн сангууд дээр явж хайж ирсэн. Тэгж жагаад яг энэ агар фармыг олж тэр хэрэгтэй юм ээ. Хямлагийн хэрэгтэй юм авч байлаа. За ариун буу тэгээд 24 цаг ажилласан юм биш үү? 24 цаг. Бас мэдээж хэрэг яг шөнийн 24 цагаас хойш ажил хөдөлмөр ихтэй. За ялангуяа одоо халтууранд явдаг таксины жолооч нэрээ бас энэ ариун буузаар орж их бууз иддэг баха. Яагаад гэвэл 24 цаг гэж чинь шөнжингөө л ажилладаг баха. Очир 147 барааны дэлгүүр. Янжма. Энэ яасан гоё юм бэ? Янжма өсчин гоо сайхан маникюр. Ер нь өсчингийн газар бол энэ сансарт их байд юм байна. Бас та бүхэн үсээ засуулахыг хүсвэл Янжма гэдэг сайхан өсчин гоо сайхны салон дээр ирж үсээ засуулах боломжтой байна. За гар маань жоохон даарж байна. Бэлэгүү гарцсан. За яг 30 минут ингэ явчихвал бас энэ зэргийн бэрхшээлийг даачих байлгүй дээ. За тэгээд хүн чихтэй, машин чихтэй. Тэгээд машин хүн сүлжээд явах юм да. Нэг жоохон хөдөөнөөс хотод орж ирээ удаагүй юм бол ингээд толгооны эргээд гайхаад ангаагаад өнгөхөр л юм орчин бас байж тээ. Хөөх. За Сансар Аз хоол. Chinese ресторан. За хятадын ресторан байна. Солонгос хятад хоол 24 цаг, бас 24 цаг. За ер нь Сансарт ингээд ялангуяа шөнийн цагаар явхад бол үлсгийн зовлон байхгүй юм байна. 24 цагийн хоолны газрууд яста хангалттай гүйд юм байна. Аз, Европоор ингээд бууцаараач хүртэл байх юм. Энэ Сансар Аз хоолны газар гэдэг. За бас ийшээ бас юу гэнэ? Түргэн хоол, яруу паб ресторан. За жинхэнэ бол үйлчлэгээний газрууд бол Сансараар их хэлбэг байд юм байна. За Эвенто гэж унших уу юу гэх юм ч одоо испанаар сайн мэдэхгүй шүү дээ. Бас нэг ийм паб ресторан байдаг юм байна. Монгол дахин гэж шүү. Ер нь сүүлийн үед бас хүмүүс өөрснийхөө дур сонирхлоор одоо юу гэдэг алтан бөөгөж, мөнгөн бөөгөж ингээд янз бүрийн хийлэгдэн штэ. Монгол дархан гэдэг алт мөнгөн монет гэдэг. Яг Сансарт хэрвээ та бүхэн ойролцоо амьдардаг бол ямар нэгэн дахнаар юм хийлгий гэж бодож бол энэ Сансарчин юм сайхан Монгол дахны газар байд юм биш үү? Тамина. Яг энэ Эвенто гэдэг Испани загварын одоо Испани стилийн баарны доор Монгол дахны газар байдаг юм байна. За энэ чи юу вэ? Cherry karaoke. За бас дууч хуур дээ. Найз нөхдөдөө цагийг зугаатаа өнгөрүүлээг бол Cherry karaoke дээр дууч болох нэ. За энэ чи юу вэ? Баясука биш баясах гэж. Тэгээ бид энэ баясах тред чи бас нэг том дэлгүүр ер нь бас их том сүлжээ шүү дээ. Дандаа гадаадын мундаг брендийг одоо брендийн одоо хүнсний бүтээгдэхүүнийг оруулж ирдэг. За Кавар байна, Багро байна, Vigor байна, Доктор Вит байна, Портуна. За тэгээд энэ чинь Польш, Герман, Чех гэдэг олон газар орж ирдэг хөө. Тэгээд ард түмнээ бас чанартай эрүүл хүнсээр хангаж байгаа баяс тэрэгтэй бас баяр хүргэе. Ажил нь өвшөө улам өндөр байх болтугай. Ох. За Mobicom-ийн нэг салбар төв бол энд бас байдгийн байна. Хасбанк. Хасбанк гэж штэ. Бас Хасбанк гэдэг зэрэгтэй хажууд нь хаяа тэрдээ байдгийн байна. Хасбанк, Зүббанк. Mobicom. За ийм байгууллагууд хоорондоо ойролцоо байх ч бас их зүгээр л дээ. За гар утасны худалдаа гинэ. Цэнэглэгч, батарей, корпус, чихвч гэх мэтчлэн байдгийн байна. Давтаа морилно гэж супермаркет. За энэ ч одоо баястрийн супермаркет юм биш үү энэ чинь. Тийм ээ. За модерн Моника, караоке, паб, вип өрөөтэй нийтийн заалтай. Нийтийн караоке. За нийтээрээ бөөнөрөө дуулайг бол энэ Моника караоке дээрс дуулаар бас
боломжтой юм байна. За. Сансар. Сансар ч бас их том гадж юм уу? За. Энэ одоо яац юм болоо? За ямарс нэг ингэ сансарлууд дэш өгсөө явжсэн чинь энэ гурван нохоо одоо яг яагаад юм болоо? Тэрс ойлгохгүй. Тэгээ одоо өрөвдөлтэй юм аа. Бас амтан гэдэг чинь бас яг л амьд мэдрэмжтэй хөөрхий те. Ингээ энэ гурван нохоо яг одоо би ойлгохгүй. Даараад ингээ давхарлаад хөвтсөн юм уу яац. Бас их сонин дүр зурагтай таарлаа та тэгээд амтан тайртай хүн байдаг бол бас үзээд нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа бах та тэгээд. Тэгээ гурван нохоо ингээ давхарлаа хөвтсөн байх юм. Сони юм уу сони. Энэ чи юм биш начин заан ламбар. Дээрээ скайтлтай. Ийм үсгнэ байгаад тийм Моника Night Club Karaoke VIP room. За их сонин дүр зурагтай бол таарлах юм да тэгээд. Бид бүхний иргэн тойроо амьдралын юм аяг нэг ийм их юм аягтай. Сансрын иргэн тойронд бол ийм аягтай. Амьдрал үргэлжилсэн. Цагаан уцаар бас гэр орнолоогоо ярьж болох юм байна. За энэ ч та нэг үндэсний үйлдвэр апуугийнхны бас өөрлөдөг ачааны автомашин дэлгүүр рүү бараага буудгаж авах шиг байна. За Auckland Night Club гинэ. За бас баа. Гэрэн сансар бол ер нь баар цэнгэний газрууд их байдаг юм байна өө. Хадгаламж банк байдаг юм байна. Барааны дэлгүүрч байт юм. Гутад засвар бүх төрлийн сахи нэхий бэлэг буднаа. Бас алт мөнгөний дархан байна. Сансар чи ер нь 2-3 алт мөнгөний дархан байд юм шүү. Ламбарт ч байна. Наран цэн ламбарт өдөр бүр. За энэ их мундаг байшин байна. Мундаг байшин гэж юу ахтай зүгээр. Мистер Пицца. Ийм бас өрмөг сонин шийдэлтэй. Ийм байшин байт юм байна. Дотроо бас 3 давхар юм шүү га. 2-3 давхартай ресторантай. Жочин буусны бас нэг салбар энд байт юм 24 цаг. Бас л 24 цаг. Ер нь сансар аваар явж байгаа бол ялангуяа шөнө бол өсхийн зовлон байхгүй мэн. Хаа сайгууд 24 цагийн хоолны газар бол дэлбэг байдаг юм байна. За. Нэр энэ нэг түнэл байдаг шүү дээ. Түнэл байдаг гэж би ерөөсөө орж үзээгүй. Амьдралдаа нөгөө анх удаа орж үзнэ гэдэг шиг амьдралдаа энэ түнэл рүү орж үзье. Энэ нүхэн гарц шүү дээ. Нэг хэсэг зам бол энэ авийн замыг хаагаад нилээн хөдлөн хааж байгаа энэ нүхэн гарцыг хийсэн гэж одоо янз бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслэр үзэж харж ийсэн. Энэ нүхэн гарц руу орж үзье. Бас манай зарим үзэгчид яг энэ нүхэн гарц дотор юу байдгийг юм бол дотор нь бас хүн худлаа 8 эхэлдэг л байлгүй дээ. Янз бүрийн барууны оронд бас тийм нэг дэлгүүр худлааны тавьдууд байрж үзсэн байдаг. Манай энэ нүхэн гарц бас ямархуу байдгийг бүгдээрээ орж сонирх ёо. За. Энэ их гоё зураг байна. Тэр Oriflame-ч бас сүлжээ тий. Тэгээ Монголд Oriflame брэнд орж ирээд бол нэлээд олон жил болсон. Бас их олон хүмүүсийг хоол унттай задгуулж их дайггүй байдаг юм шиг байна. Demi Moore гэдэг одоо алдарч жүжигчний зургийг тавьсан байна. Энэ хүүхэн нэр өгшөрхгүй маа. Бидрийг жоохон байхад гой кинон гардаг байсан. Тэгээд нөгөө сүнс гээд нөгөө хинтээ тоглодог үлээ. Нөгөө талигаач утсан шүү дээ нөгөө эргэтэй жүжигчэн. Тэрнтэй хамт гээд тоглодог энэ Demi Moore хүүхэн ерөөсөө өгшөрхгүй маа. За энэ түнэл рүү орж үзье хөөх. Тэсний анх удаа яг энэ газар хөл тавьж ин гэдэг шиг л. За ямар ч сан гээд үүдээр нь ороход нэг ийм хүү байдаг юм байна. Энд ч нэг гэрэлтүүлэхтэй. Шатныгаа бариулын ажгаар бас ийм гэрэлтүүлэхтэй. Ийм хүн гарч ирд юм байна. За бас ийм энэ одоо 0 биш үү?
Аха. Энэ ийшээ хүн бол орж болохгүй. Яагаад гэвэл өндөр хүчтэй гэж. Дотор нь бол янз бүрийн тог өндрийн шийд мэд байдаг баг. Энэ бол эрэгтэй 0 юм байна. За нэг юм. За хэрвээ та сансраар явж байгаа түнэлд орж ирээд бизнес гарууд одоо 0-ийн төлбөр 200 төгрөгөөр төлөх нэ. За мөнгөний бас хурааж авдаг хүний тавьд байдаг л үлгтэй бодвол төлбөр нэгж байгаа юм чинь. Энэ бол эрэгтэй 0 нь. Энэ бол эмэгтэй 0 нь байна л та. Бас 200 төгрөг. За энэ төлбөрийг хураадаг хүн хаа сууд юм болоо. Аха, хөөх. Интернет байдаг нэ. Интернет. За одоогоор ажиллахгүй чойстой байгаа юм байна. За дэлгүүр гэж энэ одоо бодвол жижиг шажиг одоо усундаа одоо юу гэдэг те чихэр жимс байдаг байж магадгүй. Бас чойстой. Аха. Ашиглалтаараа хараахаа орж амжаагүй юм шиг байна. Аха. За ийм л түнэл одоо ашиглалтанд орсон юм байна шүү дээ. Бас нэлээд хэдэн сар болсон шүү дээ. Тэгэхээр энэ бас камер байна. Энэ камераар одоо би гарч байгаа болоо. Энэ одоо яг хаанхын хяндаг камер юм болоо. Тэгээ бас зүгтөө энэ түнэл дээр камер байршуул гэдэг маань янз бүрийн одоо гинт хэргийн хатлага бодлоо гэдэг энэ уршин сэргийлэх. Янз бүрийн барууны ялангуяа Америк Холливуудын кинонд бол ийм түнэл мөнлөлтөр чи хэрэг дүүгих гардыг юм шиг байлаа шүү дээ. Тэгэхээр энэс уршин сэргийл зорилгоор манай бас цагдаагийн байгууллагаас тавьсан камер хаа да. Тэгээ би л тэгж бодож байна. Яг ямар байдаг юм болоо. За сайн байцгаана залуучууд. За согсох юу юм уу тий. За энэ түнэлээр өдөр болго явдаг уу? Өдөр бол. Хаан сурдаг. 48 сурвал. 48. Тэгээд гэр энэ хоёрын хооронд байнга түнэлээр орж байгаа юм тест. Нэг гэр бишээ сурвал. Татлага гэл. Тийм үү. Ахандаа явж байгаа юу? Тийм. Энэ түнэлээр ер нь хэдэн удаа орж гарсан бол тоогоо алдсан уу алдаагүй ер нь барагцаа байна уу? За 30 гарсан баха. 30 бол гарсан тий. Манай нөгөө залуугийн ойролцоо тий. Урдны түнэл ашиглалтанд ороог байхад бол тий зам хөдлөн гардаг үстэй. Тийм зам хөдлөн аа. Тэр бол ер нь ачаал ихтэй бэрхшээлтэй тий. Тийм ачаал ихтэй. Энэ нөхөн гарцууд хөөж хийдэг үс. сэргэлдэх гэж байхгүй тий. Тийм. Энэ нөхөн гарцууд ашиглалтанд орсноо ер нь хүмүүст хэрэгтэй юм да тийм ээ. Машины төвлөрөл нь буурна хүмүүс бас аюулгүй зорчход хэрэгтэй юм да тийм ээ. Хэрэгтэй л байна. Яг нэг энэ сайхан түнэлийг барьж байгуулсан хүмүүс танд юу гэж хэлэх вэ? Нөө тийм жоохон баяр. Мэдээ зэрэг баярлалаа гэж тийм ээ. За хэрэгтэй л юм байсан юм. За баярлалаа. За тэгээд түнэл маань ингээд ард иргэдэд хэрэгтэй ийм сайхан түнэл болжээ. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд мэдгүй одоо бас их нарийн байдгүй л үгүй. Нилийн дуудчих энэ түнэл бол ашиглалтанд орсон тий. Тэр бас тэгж хурдан ашиглалтанд оруулах боломж байдгүй бах уу. Тэгээ бас нилээ хил ам дагуулж байгаа бас энэ түнэл маань ингээд сайхан ашиглалтанд орсон хүн ард нь ингээд орж гараал. Сайхан байна дөө. За явсаар байгаа энэ ч одоо хаана хүрээд ирвэ? Түнэл рүү орсон ч одоо. Тэргээр орсон шүү дээ. Тэр гарцаар ороод доктор нь явж байгаа энэгээр гараад ирсэн байна. За Улаанбаатар хотод маань 17 цаг 10 минут болсон байна. За гадаа бас хүүдний градус хэм бол ер нь чангарж байна. Хүүтэрч эхэлж байна. За ингээд Сансар гэдэг газар маань бас ер нь үүсгэний байгууллагуудаар ихээ. Ингээд таа хүн харж байгаа. Moon Street Restaurant Pub Lounge гэж байх юм. Бишрэлт ган гэнэ үү? Хотел, ресторан, паб, бар гэж байх юм. За тэгээд доох нь одоо бодор цайны газар хүнсний дэлгүүр. За гэх мэтсэн тэгээд одоо олон юм байна да. Энэ ориглон центр гэж. Тэрэ одоо гоё юм ресторантай бөөрхий ийм загварын энд бол их олон арга хэмжээ болно дөө. Тэгээ шинжээл 20 найр гэдэг. Энэ одоо ориглон центрт бол их олон удаа дуулж ийда да. Янз бүрийн арга хэмжээнд дэр дуулж ард түмэндээ бас аяд угаан өргөж байда. Одоороо супермаркеттэй. Тий.
За ингээ явж идэл чинь замынх нь нөгөө баруун талд энэ хөрмөн гэж нэг мундаг имийн сан байгаа да. Энэ хөрмөн имийн санд бол бас их ховор нандин одоо имүүд бол имүүдийг энэ газраас авах боломж их байдаг. Энэ хөрмөн имийн сан. Эндээс бол бас ирж им зэм бол авч байла. Хизээ үлээ те 2 жилийн өмнө ч лөө 2 өнөө 3 жилийн өмнө энэ хөрмөн имийн сангийн яг эн чинь бол ерөөсөө ашиглалтанд удаагүй шүү дээ. Ороо биш ээ. 3-4 жилийн өмнө яг энэ байр баригдсан байхгүй. Тэгээ энэ имийн сангийн бас нэгтийнх нь шоу арга хэмжээг бол зохион байгуулж ийла. Тэр түүх санаанд орлоо шүү дээ. Яг энийг одоо ийм хүндэтгэлийн хаалга засаад анхныхаа үйлчлүүлэгч нарыг аваад яг энэ салбар хөрмийн имийн сангийн салбарын нээлтийг би зохион байгуулж ийла. За нэг тийм сонио. За замынхаа нөгөө өдрөө гаръя да. Гадаач чанган би бол бэлээ өмсөв гарууд нэлээд даарч байна. Яг энэ сансрын доороос дээш ингээ өгсөн чинь бас хүүтэн байд юм биш үү? Хурдан дулаараасаа. Зам бол гоё те. Ингээл зам бол алхаа явж байхад даахгүй ш тийм ээ. Үүлдэлээр бас чанга гоё шүү. Үнэн биз дээ. Үнэн. Тэгээ сонь сайхан юу вэ? Сони юм алах та. Тэгээд амьдрал яваад. Амьдрал. Аха тэгнэ тэгнэ. За. Ингээл гарцаар гараад. Гарцаар гарахгүй бол ер нь аюултай ш тий. Зарим хүмүүс бол гацуу газараа явж байгаад машин мөргүүлнэ. Нөгөө машин барьж байгаа хүндээч лайууд нь өөртөөч эрүүл мэндээр хохирно. Айлх хор гарцаа газараа гарыг. Тэгээ айлх хор ер нь сайхан дүрм журамтай амьдрахгүй бол энэ сая гарan хүмүүс цугларч амьдарч байгаа энэ их хотод чинь замбаруугаа амьдрал тэгээд утгаа алдсан шүү дээ. Тэгэхээр ер нь айлх хор дүрм журамтайхан шиг замбраатайхан шиг хотын соёлтой ухамсартай амьдрал одоо хаанаа хэрэгтэй юм да. За ингэж явж идэл цэцгэн бууз Монголын үндэсний төргөө одны газар гэж шүү. Ийм газар байдгийн байна. Аура кафе гэж штэ. Суйсын урд аурагийн нэг салбар байдаг байсан. Манай үзэж самнаа. Ялангуяа суйсын оюутнууд бол аурагаар их орж үйлчлүүлдэг байсан штэ. Аура чинь тийм 19 кабинетын хийж нэг салбар байдгийн. Бас энэ нэг салбар байдгийн байна. Роял. Манай телевизийн нэртэй адилхан. Роял гэдэг нэртэй байна. Irish pub 2 хэрчэн бас нэгдүгээр салбар нь хаана байж болох вэ? Өөр нэг газар байдаг л баг. Ямар ч манай телевизийн нэртэй адилхан Royal гэдэг Irish pub бол яг энэ сансар руу өгсөөд энэ хуучнаар туул жимпан гэдэг байсан юм да. Тэрний яг урдхан талд байрлал юм байна. Хай. Энэ чинь ч бас гоё юм аа. Яг ийш ингээ харангуйч ерөөс орс орчиг хүлээж байгаа байхгүй. Энэ ёлка хураагаагүй байна. Энэ чи юу лээ тий. Россия гэдэг ийм ресторан. Үүсгэн газар байдаг. За энэ дээр бол бас их олон гоё арга хэмжээ болдог. За манай нэвтрүүлгийн зарим нэг дугаар бас энэ Россия ресторан дээрээс үзэгч таахынд хүрж ийсэн. За энэ Россия гэдэг газар маань бас их олон юмтай байна. New Russia гэдэг ийм паптай байна. За тэгээд энэ бол ер нь бол танилцуулга байна дөө. Venus Pub гэдэг байдгийн байна. Россия ресторан гэж байдгийн байна. Disco Club байдгийн байна. New Russia Pub байдгийн байна. Venus Karaoke гэж бас байдгийн байна. VIP Karaoke байдгийн байна. Spa Sauna гэж бас байдгийн байна шүү. Бас гоё. Байгууллага хамтууд шинэ жилийн захиалга авч байна гэдэг. Бас л энэ юугаа хуулаагүй байна да. За ийшга бас их од юм байна. Бөө мөргөлийн одон заяаш түгнэ. За бас ийм газар Автоламбард байдаг юм байна. За Лаун хаалт буюу одоо олон улсын ургамал хоолны сүлжээ ресторан байдгийн байна бас. За ингээд Нотрот байна. Юу нэ? Хана гэдэг кафе байдгийн байна. Халуун хоол бэкери кафе гэдэг. За тэгэл
юу нөө барилгын түр хашаа гинөө. Барилгын түр хашааг бол бас ингээс ихэж бодд юм биш. Гэх мэтчлээ. Ингээд явж байна да окей. Хоо. За энэ их гоё юм байна. Зүг яг энэтэй холбоотой юм байна. Энэ сайн нэг барилгын хашаа машин чинь энэ их бас сонин гоё юм те. Ийм гоё хашаа хайсыг бол хийлгэе гэж бодох юм бол яг ийшээ захиалгаа өгөх юм бол тэгээд энэ хашаа хайсыг бол хийж өгөх юм байна штэ. За энэ бол автобусны буудал сансрын дээшээ өгсөж явах. Хад энэ автобусны буудал байдаг. За энэгээр чи ямар чиглэлийн автобус явд юм бэ? Улаастай 42 Динжи мянгас автобус явдаг юм байна. За нэг автобусны буудлаа нэг жоогцоо. Йоо бүр ядарчлаа. Доороос явсаар хэлбэр ядарт юм шүү дээ. Дээрээс нь бэлэггүй явсан бүр даараад. Ингээд автобус үлээгээл зогсож ин доо. Долоон буудлын руу эндээс микро бол явдаг юм байна. Долоон буудлын хар өрнч явд юм байна. 3 өдөр хорооч явж болдго юм байна. Энэ их олон жилийн түүхтэй л дээ. Энэ түүхийг ярих юм бол тэгэл микрийн хаал гонгоолгоод хүмүүс орилдсон шүү дээ. Тийшээ явлаа 3 4 тийшээ явлаа гэх тээ. Чамаг жоохон багт л гэж орилдог шүү дээ. Чи бараг цэцэл байсан гэхэд гүү хаа 10 жилтэй л эсэ. Тэгэхэд ингээ орилдог одоо мод дэлгэрнэх юм хайш. Энэ ч одоо нэг үүсгэний нэг журамштэй. Тэгээд одоо өөрт энэ орилсон хийвэл байх юм тээ. Энийг од нэг хэсэг манай нэг автоёрын газраас нэг хоригдох гэж үзсэн шүү дээ. Орилох юм бол яа маань гэдэг. Одоо тэр дөрөн журам бол үүсэхгүй шүү дээ. Үүсэхгүй нөө шүү. Одоо тэгээ байдгаар орилоод ингээд бүхэл микро ингээ орилно шүү дээ. Бүгдээр л өрилж шүү дээ. Даарч нөө. Даарч. Эсвэл малгай өмсгөө. Малгай өмснөө. Яга өмсгөө. Чиз малгай өмсгөө. Одоо ядангуяа залуу хүмүүс чи малгай өмсгөө тэгээ дээрээсээ дараад тархилгооны өвчтөй болоор яах юм тийм ээ. Бэр ихтэй малгайгаа өргөчч. Бас нөлөө. Бэлээ байгаа. Яг яг. Бэлэг яцсан. Кармац. Тэгээ бэлэг өмсөж. Бэлэгээ өмсгөр гар дараад. 10 жил үү? 10 жил. Зайл сурвал Их цэсэг. их засаг уу? Лицээ. За манай зэрэгэлдээ хаяа юм ш, тэ? За тэгээ сансар орчмор амьдрал нэг иймэрхүү байна. Хөөх. Миний микрофоны энэ улаан юу цан зочсон байх шээ. Гадаад хүүтэн байна. Чанга байна. Тэгэхээр айлгоор ард иргэд мэн үйл цаг уу сайхан дулаан авах хэрэгтэй. Ялангуяа эсгэлсэн байна. Хөдөө орон нутгаар бол зарим нэг газар зодын байдалтай байна. Тэгэхээр энэ малчтай зориулсан хандив үйл ажиллагаа зохион байгуулж байгаа гэсэн. Тэр нь манай Монголын ард иргэд бас идэвхтэй оролцсон. Дээрээс нь өөрснөө дулаан уцлаа. Одоо нэ хоёр одоо болтоо одоо малгайгүй явж байгаа юм тий. Бэлэг өмсөе. За Улаанбаатар хотод маань одоо хэдэн цаг болж байна? За 5 цаг 18 минут. 5 цаг 18 барага 5:20. 5:20 болсон байна. Нэвтрүүлэг маань эхлээд 30 гаруй минут үзэж таах төрсөн ба. Сансар бол үнэхээр баядаг газар юм уу? Юугаар баядаг вэ гэхээр баар цэнгэний газар идэж уу одоо цайны газар, хоолны газар, ресторан, за гэх мэтлэн газрууд бол үнэхээр баян газар байт юм байна. Тэ? Тийм ээ. За нэг юм ихүү. За Улаанбаатарын амьдрал нэг юм ихүү. Тинчээ хэсэг залуучууд бас тэ. Royal Irish Pub-ын доороос засаа цэвэрч чинь, мөсөө цэвэрч чинь. Би бол тэрийг бол дэмжиж байгаа байхгүй. Тэгэхгүй талтаргаа ихтэй байна. Сайн наашаа дээш өгсөж байхад бас тэр чигээр хальтрага. Тэгээ зөвхөн одоо нэг манай хот тогчлын хүмүүс маань энэ засыг цэвэрлэнгүүд амжихгүй шүү дээ. Тэр ер нь би юу гэж уриалах гээд байна вэ гэхээр энэ аж ахуй нэгж байгууллагууд яг өөрснийхөө одоо ядаж хол газрыг цэвэрлэж чаддгүй маа гэхэд өөрсдөө эргэн тойрон газар ингээд сайхан засыг цэвэрлэх хэрэгтэй юм болов уу. Тэгэхээр би энэ Royal Irish Pub-ийн хамт бол баяр хүргэе. Ягаад гэвэл энэ хамт олон өөрсдөө гаднах талбар цэвэрлэж штэ. Тэгэхээр манай бусад аж ахуй нэгжүүд үүнээс жишээ аваад эргэн тойрон ойролцоогоо одоо талбай ашиглаж байгаа талбай одоо юу гэдэг юм үүднийхээ засыг цэвэрлэе гэж уриалмаар байна. За ингээд даарж ийн гадаа бол хүүтэн байна 30 хэдэн градус байгаа хөө байгаа. За тэгээ энэ удаагийн MyUB нэвтрүүлгийн энэ дугаар маань энд хүрээд өндөрлж байна. Өнөөдөр бол сансын одоо эхлэлээс дээшгээ одоо энэ Venus
Одоо энэ туулжи бан хүртэл алхлаа. Энэ хооронд нэлээ их хэмтэйж учирлаа, таарлаа, daарлаа. Бас сонин сайхан мэдээллийг та бүхэнд хүргэсэн болов уу гэж бодож байна. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.